эсхий дүүрхтэн үзүүлж байна. Яа, сайхан намарч сайхан өвлжиж байна уу та? Сайхан намарч сайхан өвлжиж байна уу? Оо, тавлаг сайхан. Их урт намар болж байна. Сайхан намар боллоо. Их сайхан өвөл эхэлж байна. Өвөл сайхан. Цагаан сар боллоо. Цагаан сарын дараа нэг юм байдаг тийм. Нэг гоё нэг дулаараа нэг тэршил сайхан эхэлж байна шүү дээ. Сайхан өвөл бол одоо юу гоо. Сарын өвлийнхэн сар гарах. Дахиад өөрөө цагаан сарын дараахан юм шиг л. Ааха. Сайхан өвлж байна. Сайхан өвлж байна. За таад бол удаан хүлээв. Гоё яах вэ? Тана энэ гудамд байсан байна. Хажуутай айлсаа ороод. Тэг. Сайхан өвлж. Намар сайхан өвлж байна. Оо тавлаг. Ирээд нэг 3-4 ончоо да. Ирсэн сургуу. Олзоо авалт нэг 4-5 нь бол цагаан нас бас нэг 4-5 нь бол. Яа, тэгээд наачилсан юм. Тий, тэгээд нар зүв тоорол. Одоо тэгээд ийшээ өшөө булганы нут руу орох байна. Дуулхан ар хангаа өр хангаа хүртэл 3 сар явах нэг төлөвлөгөөтэй л. 22 онд ч наах нэвтрүүлгээ хийж ийлээ шүү дээ би. Энэ нутгаас Дархтын хотхороос. Тий. Энэ 3 сум одоо манай өөмөрөөс аавч дархад талын хүн. Тэгээд өвгдээч нутгаас сайхан үүлээ хийж байлаа. 220 гаруй ангитай нэвтрүүлэг үзэгчтэй хүргээ явж байна уу да. Одоо нэг ажлын тайлангаа тавь гэдэг шиг одоо тавихгүй. Нутагтаач хаагуур яв юу хий бүтэв гэдэг юмар сайхан өвгдээч нутагтаа нэг ирж сайхан явангаа бас гарч байд юм аа. Энд тэнд алтай малтай рууч явж байх шиг. Тийм сарлаг юм бах уу? Тийм. Тэр чигээрээ одоо тайгийн урам шүү дээ тийм ээ. Тийм л дээ. Энэ тайгийн малдын мах гэдэг бол тэр чигээрээ юм урам гэж бод. Хөөлөд. Энэ мөх цаста энэ ховор олон төрлийн аршаа. Энэ малдынхаа мах сүүнд шингэсэн байдаг тийм. Ургамал бөөн юм. Тэр нэгдсэн малын мах ч гэсэн юм. Сүү мах сүүлэнд. Энэ галзрын энэ мал сүрэг болдор төвчээртэй чадaltaа бэртаа. Ийм сайхан эми ургамлыг идэж байгаа дархад хүмүүс бас их өөрмөс аялгууд хоолойтой шүү дээ. Бэртаа чадaltaа байдаг гэж бас аргагүй байна. Адурсан нутаг иржил юм баг. Яг өөрийгөө танилцуулаач ах. Энэ зүйл одоо нэг дүүргээд ивд. Яг энэ гол. Оо зөв. Тоос барчтан дүүрэн жаргант ингээд урагшаага. Ааха. Дэлс чиндээс нь Аав ээжийн нутаг хөвгд. Удмаар хэдэн үеэр тэгээс өмнө төвтөрж ирээд нэг 20 гаруй жил болж байна. төвдөрж ирээд. Суурин ажил. Залуудаа одоо юу хийдэг юм бэ та? Залуудаа сэргээс ирээд юу яа? Нэг 10 жил усны харуулга ажиглагч хийчихсэн цагуур. Сэргийн албыг хэдэн жил? Зүүн байнд 3 жил хаас. Мотуудлага ингээд очсон. За. Явган зэрэг. Явган зэрэг. Тэгснэ эндээсээ би $100 хотод авчулаач сургууль. Ирээд. Тэнд нэг 6 сар болоод 80 он нэг тэгдэг өсөлт хийсэн. 6 сар армин иргэдхэн зохион байгуулалт гэж болоод. Тэгээ нэг зэвсэг техникүүд их хойноос орж ирсэн. Тэнд одоо улсын хүчний бэлтгэж гэж. Тэгээд 6 сар төгс гэж гисэн. Тэрэнд оролцож тэгээд төгсөө. Тэгээд өсөж очиод тэрэд бэм гэж юу. Катюш болтой. За. 16 гол төмөртэй. $50 дээр суурилсан байснаа. 40 гол төмөртэй Урал дээр суурилсан. Тийм буу ирж. Сэргийн албыг 3 жил хаагаал. Тэгэл суман дайрал. Тэгэл тэр усны харуулын шишгтэй бол нэг ус хэмждэг. Үерилж ярьж яваа хурд мурд.
Тийм ажил 10 жил хийсэн. Усны чиглэл. Усны чиглэл. Цагуурын. Цагуурын. Тэндээс одоо жишээ нь одоо усны нөгөө бас яг ямар ажлыг бас хийх үү? Дээж навч явуулна. Усны хурд нэ урсгал хэр байгаа. Секундэд хэдэн метр куб ус өнгөрч байна. Өнгөрч байна. Одоо яг энэ голынхаа юу? Жишгт гол бай. Жишгт гол. Тэрийг одоо тэгээд тухайн үед тэгж хэмжиж одоо яг юунаас сэргийлэх вэ? Тэрэд сэргийлэгч ямар учиртай вэ? Уснаа бол бүртгэж авчил одоо мэдээл цуглуулж эвэрлэгтэй тийм болдог. Тэнд ч одоо жишээ нь гүүр барьлаа гэхэд юм төчин чадaltaй тийм гүүр барьлаа. Ямар ч үер болсон тэгэл тийсэн гэсэн тэр. Тиймэрхүү юм яадаг. Тэр урсгалыг тооцож байгаад одоо энд ямар одоо гүүр барих уу? Ямар сууртай байх уу гэдэг одоо эвэрлэгтэй одоо хэр зэрэг амгын хөвөрлөгтэй хаана өрд юм. Зөв. Хэдэн метр өргөдөх үү. Тэгээд нэг урсгалын хүч ямар хуулж байна гэсэн үедээ. Тэр гэдэг нь судалдаг. Тэгээ шинждэг. Тэгээ шинждэг. Одоо тэгээ шар ус хавар болонгууд нь одоо хизээ төвшнө гэсхүү те. Тий. Тэр мөрөндөө дээр бүх юм тооцоолж байгаа. Тэгээд одоо нэг гүүр гарах одоо хаагур одоо гаруул гарам марам гэдэг бүхэл одоо устд юу байдгийг бүхэл юм одоо шинжиж байдаг. Үйл зөнгөө. Үйл зөнгөө. Ингээд одоо 10 жил ажиллаад. Энэ 10 жил ажиллаа 91 онд. Тэгэл хойтой гарсан да. Зөв. Хэдэн онд одоо та энэ сайхан бүтээлүүдийг хийж уралж эхэлсэн юм бэ? Энэ удам байна уу бас яаж одоо бас энэ уран дархан юуг одоо хаанаас яаж сурв? Энэ багасаа энэ сонирхолтой байсан л дээ. Баг. Мод төмөрөд оролдол. Тэгдэг байснаа мишиг дархан гэж манай багш сонсч ирсэн юм байна цагаан нуурын. Цагаан нуурт, сүүл цагаан нуурт. Хөндөнберг гэдэг манайх тэдний хоёр цуг шахуу тэгэл. Тэр хүн надад багшлаа. Зөв. Таны багш тэндээс сураад. Тэр хүн. Их мундаг хүн байсан гэж ярьдаг. Тэр мундаг хүн байсан. Тэр хүнээс сурч тэгэл. Альва юмыг ингээд бас хийхэд бас энэ хэлбэр дүрсүүдийн та бас ингээд бас юм учиртай л байдаг. Учиргүй юм бас нэг юм сэлдэггүй бах тий. Утга агуул бас байдаг бах. Энэ одоо ингээд энэ ивэр байна уу? Юу? Үхрийн ивэр үү? Тий. Өөр ингээд чулуу шиг юу шиг харагдчих юм байна шүү дээ. Энэ одоо юуны ивэр? Энийг сайхан тайлбарлаач. Одоо тэгээд аавынхаа амиг сайхан өргөжтүүлэл. Тий. Аваад явж ирсэн сайхан үеийг тий. Тий. Энэ болохоор үхрийн иврээр хийсэн хөвөрг ба. Ивэр дотор бас ингээд юу яах вэ? Хамаагүй одоо бухан ивэр ч юм уу том одоо малынхны ивэр чанар бас байна уу? Ялгаагүй. Жанрын хувьд. Миний хувьд өөрөөр татдаггүй баг тийм. Гоё мэддэг. Том жижиг хувьд ялгаатай тэгээд том жижиг хувьд ялгаа. Иврээр хийсэн хөрөг нь онцлог нь бас юу вэ? Яг би нэг анх нэг гадаадын жуулчдад зөв. Сувенир маягаар хийж. Сувенир маягаар. Ингээл явж тийм өөрөө сонирхолтой аа. Тэгээ иврээр оролцож байна. Одоо тэгээд энэ сайхан аав юм. Тэгэл одоо баг нойрол Монголын түүхэнд олон бөөгийн бас сайхан үлгэн нутаг тий. Тэр олон бөөгийн хэрэгслийг бас хийжсэн мишиг дархан гэдэг одоо мондөг хүн шүү дээ одоо. Сонс би тий. Тэр хүнээс одоо таваа сайхан юм сурж өвлөдөд одоо танард ингээд залуу хоёрогоос ингээд явж яана гэдэг бол их сайхан. Тий. Энэ өв дамжсан энэ ур ухан уламжлал гэдэг чинь ерөөсөд салж болохгүй хүнтэйгээ хэлхээт юм. Энэ соёл түүхийг чинь хэн ямар цаг үед нь хэрглэж байсан юм? Ямар цаг үед нь одоо тий яаж хэрэглэх өмсөх зүйлтэй чинь дархан хүмүүс чинь ер нь нарийн юм хэлж өгнө. Тийм биз ах. Тэгэлгүй. Наад зах нь одоо та тэр манжиг яваад биш. Энд дээр одоо би нэг өнөөгийн цаг үед их нэг юм дээр би бас жоохон харамсаж явдгийг дүү. Тэгээд энэ талаараас тантай бас нэг сайхан та бүтээс хуучлах гэж ирж байна л. За энэ бөөгийн хэрэгслийн бол би наран туул дээр очиход зүгээр энгийн ховц шиг зардаг болсон байна. Уул нь бол одоо энэ дарахад
Яах вэ? Дарахад түмнийхээ юм яриа тийм ээ. Жаягнд нь бол яадаг вэ? Ингэж ил мэл одоо тэгж зарж одоо тэгж явдггүй ямар жилтэй хаанаас ийх үү хүнд үзүүлэхгүй уурлаж их нарийн л одоо юмнууд одоо явдаг баг. Одоо би нэг сонсч байсан. Тийм үү? Яг л үгээд. Одоо тэгээд нөгөө ингээд хоёр хувцсан зүгээр одоо зах дээр ингээд тэр нэг юм дамбраагүй л байж байна. Жил мэнгэ мэдж байж бас тэгээд дараа өдөр судраа хараад. өдөр судраар нь тэгж байж л тэр юм жинхэнэ юм яасан юм бол та. Тэгээд хамаагүй нэг захаас аваад тэгэл юмсэл тэгэл бөөл нэг өлч бас л юм. Өчигдөр төгтөлтөл юм бол. Тэн дээр ер нь тэгээд явхаар нэг юмных нь өнгө юм уу хээ зүрх юм бол тэр хацгаа явчихж байгаа. Буруу явчихж байгаа. Хонк нороо ирчлээ хөтөл зөөрөл тэгэл тэр байна. Өөр тийш нэргэл. Жишээ тий. Энэ ирчлээ зөрүүл Нар өөрөө нар зөв. тэгэл тэр улаач хүний төөрг хазаага. Буруу нэг л. Ганцхан ирчлээсэн дунд. Тэгээд Ганцхан өнгийг энэ муу альва нэг хээг буруу хийхэд л ийм хатуу жаягтай гэж би сонсч байсан. хоньны ноос гэсэн амьд хоньны ноос заавал байна энэ дотор. Энэ дотор Амьд байхад нарсан. Нөгөө тэрхээрсэн хоньны ноосаар хийж өгөх бас болохгүй. Өнний арьснаас хайшилж авч бол. тэгэж биш манжиг амттай явдаг байх нь. Тэр ийм нарийн байгаа шүү дээ тэр. Энэ одоо өнгөний юунд нь бас нэг тайлбарлаж өгөөш. Энэ ч одоо газар тэнгэр гал 5 цагаан байна. таван цаг. Энэ ч тэнгэрийг билэгдэж. Тэнгэр, нар, Нарна яв. Гал, хөрс. Хөрс дэлхий. үүлээ билэглээ цагаан. Эдгээр нь бол цагаан. 55 цагаан тэнгэрийн бас нэг юм гэсэн. Энэ бол ингээд яг дарахад явсан уу? Тий. Энд бол заавал юм байх хэвээр. Гурав байх хэвээр. 3 байх хэвээр. Тоо хийгдэж байгаа. Манжиг болгоно гэж байх хэвээр байна тий. Дарахад бас. Энэ нь болохоор Гүрээснэ. өрөөснөөс юм байна. Тэснэрс. Хурдан юмдаа хүрнэ. Гүрээснэ юм их ор. Та хэд маань бас ингээд бас удам бас юу байна уу? Онгод тэнгэртэй байна уу? Яг энийг хийхэд бас тийм зориг юутай хүн юу байна уу? Тэр дархан хамаал бас л Бүжэн зааж өгсөн. Тэнд шавар та баг сурсан байна. бүгд Дарахнаас. зүгээр хотоос цоож моож Ааха. Зөөх муухан. зөө яндан энэ тэр Зааж. Энэ дарахад манжиг ер нь хэдийн ширхэг байх хэрэгтэй байдаг юм байна. Тоон янз янзаасаа байдаг юм уу яа тийм. 9 юм уу 13 вариант хийдэг юм гэсэн 9 л гэл хийгээд тэгээ яваанд нэг бөөлөхлөөр Манжганы мэддэг. манжгын Тэнгэрийн эрдэм чадлыг жоох аваад ирэхээр тэгээ нэмж нэмж цаадаа битэн багш нь нэмж өгдөг тийм л учиртай. яах вэ? За ийм нарийн учиртай байх нь. За одоо энэ манай Монголд одоо маш олон улаач нар одоо бий болоод байгаа. Хүн болгонд одоо хингэрэгтэй бөө болоод байна. Гэхдээ яг хуу зөв улаач нар байж зөвл одоо явж иж одоо хүний заяа төргий зөв эргүүлнэ. Тэгэл гот. Нэг үгийг буруу хэлвэл тэр хүний заяа төргөөр тоглож байдаг. Дархтын одоо алдарт одоо сүрэн удхан одоо балжир удхан гэл одоо тий цэгмэд удхан гэл одоо маш олон мондөг буурлууд байж энэ утга. Ёстол тэнгэрийн эрдэм шидийг бүрэн эзэмшиж хатуу ёс орны явсан тэр цаг үйл байсан юм шүү байна. За тэрнээс хойшоо л одоо тэгээд тийм дутуу хагасал хэцүү ирээдүйн гарснаас хойш л тэгэл замбраг юм бол хоёр нь. ааха. Сагсэл. За манжигэн дээр одоо юм байд юм байна. За ингээд амьд хоньны ноосоор хийдэг. Тий, гүрээснэ. Тий. Тэгж шивдэг байх. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Хайр гэдэг цаг хугацаанаас үл хамааран ховршгүй оршдог. Эмээгийн хайр хизээж хучирдаггүй. Шинжил бол тэр хайрыг дахин мэдрэх хамгийн дулаан мөч. Шинэ жилийн мэд хүргэе. Урбаник брэнд. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон бэлчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон
7017 77 57 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчлэгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Яруу зүйл компани Best хачир стандарт гар дүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Берсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TG-2 88 53 11. Liban брендийн Eco ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын термил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй, үнэргүй, торгомсог зөөлөн, харшил өгөхгүй, эдийн засгийн хэмнэлттэй. Ус, тос маш сайн шингээдэг, бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Өдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 91 TG-70. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэнэ. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөврлөн ашиглах боломжтой. Бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй. Таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 TG2 98 TG9 88 TG2 9856. Nissin Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Nissin Oilio албан ёсны эрхтэйгээр худалдаалагдж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин-димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтай, шарсан, хуурсан болон бусад хоолнуудад элчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Утас 9442 9990 7676 Тэг5 85. гэсэн даа надад гэсэн. Энэ одоо ингээд та нөгөө хүн одоо ингээд нөгөө одоо улааш болгож байгаа хүн ингээд хийлээ гэхэд энэ төмөрний юунууд нь бас их өөр байх уу? Ингээд төмөр хар төмөр. Байдаг юм. Тэр нь бас их өөр байх уу? Зэсгүүлэр бол одоо эмэгтэй хүн болцоо хийлээ. Удаан. Зэсгүүл нь. Бас тийм байдаг байх нэ. Зарим болгож байгаа хүн төмөр. Зарим нь бас зэсгүүл гэж байдаг юм. Энэ ингээд нэг зарим шух үзүүртэй дарахад юу болохоор шух үзүүргүй. Туураа гэсэн. Мөрний туураа хэлбэрэнд. Тэр үгээрээ. Билэг гэж байна.
Тэг буруу байдаг аа заах. Зарим нь тэг шийдэр хийсэн. Тэгш байдаг. Тэгээд нэг юм шуугур зүртэй байгаад байдаг. Шиг мөрний туура дуурай гэж хийж байсан байдаг. Дуурай хэлбэрлээ. Адууныхаа туурыг бэлэгдэж байгаа зүйл байх нь тийм ээ. Тэгээд яг юм туурай шиг хэлбэртэй. Гот ингэж да хурдан очих. Уулзах. Тэргийсэн бас. Би ингээд харахаар энэ дээр нэг юу байгаад байгаа юм. Хоёр найдлах нэг нь заавал тийм. Тэгэж хий. Ингэж буруу эргэсэн байгаа. Тэгkel бол буруу даа явж. Ирчлээс нь ингээд хоёр зөв эргээд нэг нь буруу ирэх үү? нэг нь буруу эрг. Ийм ёстой. Тэр. Ийм нарийн баг. Ганцхан ирчлээс юм да ганцхан юм буруу байхад Монголын нөө бас нөө бүрэн суулт нь болдгоо гэдэг юм шүү. Тэ нэг дундаж юм л 3-1 лив. Зэн таны исуур. Зэн. Дарахад хуур гэж одоо бас байна уу? Энэ юугаар ялах вэ? Дарахад одоо бусад хуурууд бол энэ их том ийм том энтэвгийнхэн юутай халах хуурнууд якууд макууд гэдэг. Энэ одоо хоёр гуйн одоо жоохон бүдүүн гэсэн үг үү? Бүдүүн. Тэгээ дүрийн нэг аманд багтагаар том байд юм байна. Дарахад хуур бол юм нарийнхан. Нарийнхан зуудаг юутай байгаа наа чи тийм ховлтой. Шүтэнтэй зуудаг байгаа. За тийм байна тий. Төмөрний бас нэг юу байх вэ? Нөлөөлөх үер нь хуурна. Төмрийн хэлэн заавал энэ гантай төмөр булаасгаж хөө. хэлэн гантай төмөрлээ. Зүгээр аваач хийчих гэж. Энэ нь бол бас энэ өөр Хэлэн их урт байгаа тий. Бас энэ ийм л хэлбэрлээ дээ. Чи яахан уртсан дөө байна. Ийм л хууртай байсан яг. Энэ арлын бол мөрний амгаагаар азар нэг тасарсан энэ амгаа. Говяас энэ хүмүүс мөрний амгаа явуулж яана юм. Тэрнийг давтаж хийдэг. Тэгэхэд хэл юутал байдаг юм гэсэн. морины амгаагаар. Морины нөгөө юм шингэсэн. Тэ нэг тасартал яасан тийм амгаа энэ бол бүрсэн. Адууны одоо тэгэл энэ нэрэг одоо аманд байсан юм. Ер нь их адууны ямиг их билэгддэг шүү дээ тийм ээ. Тийм юугаар бас их хийвэл их сайн ба. Жинхэнэ болж яхад тэр. Тэрнээс том жижиг хийж болно. Тий урт хийж болно. Хас мастер бас зарим нь хийлгэдэг. Бас энэ дээр мөнгө бас мөнгө тий. Бас хийлгэдэг. Мөнгөтэй. Жоохон. Та энийг одоо хийж явахдаа багаж юу нь одоо бас гараараа хийж гэнэ үү? Гараараа. Өөргөн дээр давтаж. Дахин давтагдчихгүй зүйл тийм ээ. Дахиж яг энэ юу гарахгүй гэж байна. Одоо гар шилбэр гэдэг чинь дархан үн юм дахин давтагдталдгүй гэдэг. Энэ болгоны одоо бүр ингэж нарийнх ингэж гаргана гэдэг бол коммун бас юу яа? Том жижиг урт баг нэртэй тэгэл Хөг аяа тэр урах байна. Үйлдвэрээр бүр ингэж цутгаар гаргаад ирсэн юм шиг. Их нарийн ухаан, их нарийн мэдрэмж байдаг баг. Дархан хүн бол бурхан ухаантай гэдэг стол үнэн баг та. Олон жил хийлээ дээ. Хуур болгон өөрөөр дуутах юм. өөрөөр дуут. Бүдэн нэр 90 хуур гэдэг. Бүдэн дуугардаг. Энэ 90 хуур уу? Тэ зарим гэдэг. Тийм юм болов. Нарийн дуутах нь ийм хуур. Эмэгтэй хүмүүс бас нарийн дуутах нь бас. Тэ удун юм. Та нэг үзүүлж Дуугардаг байна. нарийн бүдэн айлгууг. Дуутах. 90 хуур байна надад. 90 хуур байна. Бүдүү дуут. Энэ бол төмбөр үү? 90 дуутах. 90 дуутах хуур байна. Энэ чигээр дорох надад ч тийм хуур байна. Ийм хуур байна уу энэ? За. Бас тийм хуур байна. Надад нарийн юм байна. Нарийн тийм дуутах бол эмэгтэй хүмүүс л их Эмэгтэй хүн байх хуур байна. Энэ бол эмэгтэй хүнийх. Тий. За хууранд одоо ингээд 90 юм гэж одоо байдаг.
Дуунасаа. Хуур одоо дарахад явсан дараа манжигтайгаа заавал явдаг үлээ. Тэгдэг. Холбоотой. Явган бөөгөө. Өөрөө манжиг гэж. Манжаа мори нэг мори сийлэл. Морин Зөв. Хэнгэргүүд бойлгүй дээ. Хэнгэргүй бойлгүй явган бол. Эхтээ нөө манжигаас энэ чинь бас салж болохгүй хамт байдаг. нөлөхгүй юм. Тэгээд ингээд ярахад нэг давхраас нэг юм хуурны нэг бас нэг юм морь унлгнаас яваад байдаг. Тэр нэг хараад байгаа. Тэр морийг энэ хүүхэд хийдэг. Хуурны гэрн. Хуурны гэр морь л гэж. Морин. Энэ гурван зүйл бол ерөөсөө салжгүй холбоотой байдаг. За манжиг гэдэг зүйл маань өөрөө бас юм их учиртай амьд хоньны одоо хонь амьд байгаа юу? Амьд байгаа нэг Хоньныхон ноосноос нь авч одоо ингэж хийж амьлуулдаг байх. Машинд хийж болохгүй. Заавал гараар байна. Гараараа. Бүгдийн гараар бий л ууд юм нэг багтаа. Тэгээд машин ч бас биш л болоод явчих. Хоньны арай сайчилж чад тэгээд яаж болохгүй. Тэгэхээр тэр бол аймгүй шийдгүүл юм ба. Нэрэн тэ. Амьд хоньны ноос хийсэн байхад тэр хонь тэр уулын хярдар явж ил байдаг. Тэр уулын хярдар явж ил байдаг. Тэн сайхан өндөр оргил дээр гараа явж ил байдаг тийм ээ. Манжиг нөөрөндөө тэгээ сайхан амьд юугаараас амьдуулж хийдгээр бас юм. Дахад бөө мөрөглөө. Тэгэл тэр нэ хонин тэгээд настад яасан ч хүнс үчин хэрэглэгдэслээ гэж гисэн. Амьд байхад л авсан юм нэгцэл тэгээд. Энэ эргэн тэр үеийг хэл. Мишиггүй их нэлээ урт ганц татдаг тийм үгэн байдаг гэсэн үү? Тэ хагсуурга. Хагсуурга гэл. Бүх юм зааж өгсөн багш нь байна. Тэр чадахгүй юм байна. Сууг байдаг нэг юм байна. Сайхан хэлжсэн түүхээс нь сургаалаас нь сайхан дурдаач. Одоо ч тэгээд олон ёсоо алдсан хүн болгонд одоо баг гэртээ хуйгаа хийгээд баг өмсөд ер нь явдаг болчиход байна тий. Энэ талаас бас таны бас нэг яг сургаалыг бас сонсож олон түмэн олон улааш нарт бас энэ бөөгийн ёс жайгийг бас нэг таниулах гэж бас дүүн ирлээ. Хоёрт болохоор хүн болгол одоо онгод тэнгэртэй болж байна. Энэ гэж хүн болгон бас тэгээ болоод байдаг зүйл бол биш л байгаа. Тэгэхдээ нөгөө бөө болохоос илүү одоо тэгээд одоо үнэхээр одоо бөө болж байгаа хүн бол нэг хоёг хувцас хаанаас илэх вэ, аль нутгаас илэх үү гэдэг. Монголын бөөгийн түүх бол өөрөөсөө дарахад нутгаас өөрсдөө үүсэлтэй тий. Монголын олон яс дугсаатан бөөш одоо дарахад байна. За дээр нь бүрээд, ураанхаа, туваа гэдэг. Энэ бөө мөргөл чинь өөрөөсөө тэнгэрийн тэр сайхан эрчим энерги, тэнгэрийн тэр ёс чай гэж шүү дээ. Ёс тэнгэрийн ёс чай гэж ярьдаг тийм ээ. Тэнгэрийн ариун өв соёлыг тээж яваа. Монголын бөөнөр энэ тэнгэрийн ариун ёсыг хазаалахгүй шүү. Бодлуулахгүй шүү. Тийм ээ. Бозор болгочихгүй шүү. Цэвэр одоо сайхан авч явахгүй бол өнөөдөр одоо ингээд хэн нэгэн дуртай нь болоод зүгээр л одоо зүгээр ингээд нэг сошиал зүгээр одоо тэгээд одоо хамаагүй газар л одоо ингээд онгот буугаад яваад идэг болчих юм шиг санагдаад тах юм. Багштайгаа бас нэг хамт байсан. Багшаасаа бас сурсан. Танд бас хэлжсэн сургаалын юмудаас нь сайхан бас нэг дурдаж ах. Юуг оцыг бас сайхан анхааруул бас хэлдэг байсан юм бол. Лиг хэлж одоо очоор хамтаад ачаад хэлж илээ. Нарийн дарахна ухаан нэг зааж байлаа. Ёс чайг зааж байлаа. Жишээ нь дархан бол төмөр давтаж байхдаа ер нь хүндэ хөөлдөг байсан. Төмөр давж байхдаа хүндэ хөөлөхгүй. Хүндэ хөөргөнөө хаж дэрэггүй. Муу хөөлөхгүй. Сэтгэл цэвэр бодол зүг байж. Сутгаар гагнуур хийж байсан ч гэсэн. Одоо ч гаднаас нь хүн хөөлөхгүй л тийм л байдаг. Хүн ойртуулах, хүний нүд өрлөөхгүйгээр. Тэ. Тэр өөрийн тулматришнаа ёс чайг тэг хийж. Тэр хоёр гардаг. Авчирч явж над үлээл гэж явж. Хатаг мадаг төв. Тэр сайн бөө болгохын тулд сайн дархан дээр очиж зэхүүлдэг нэг хүчтэй шүү. Тийм. Хоёр хувцас зэхүүлэхтэй. Тэр хийж байгаа хүн хоосонгүй хүн шүү дээ. Шин. Та ингээд хийлээ. Хоосон. Үгүй яа тэр чинь бас чинь бас тэнгэрийнхээ нэг танд хуйглаад байх хуйг юм уу хингэрэг нь байхгүй ч дотроо тэр хүн чинь цаанаасаа тэнгэрийнхээ өгдлөөрөө
Энэ бөөмөргөл юмыг бас хийж явжээ гэх хүн болгоо өөрөө бас нэг юм цаана төөрөгтэй бас байдаг. Тэр чинь хийж байхдаа бас тэгээд тэр чинь бодол санаагаа нэг хэрэг өртөгтэй байлгахгүй. Хамгийн сайхан л юм бодож. Тэгэж одоо хүндэлж хоёр хувцас ихүүл тэгж хийж тэр хүний хийлгэж байгаа хүний тэр ажил төрлийн сайнаар бодож одоо юу сайхан ажил амжилттай байг бүтээгээ гэсэн бодолтой иймэрхүү л яаж юм. Тухайн таныг одоо тэгэл тэр үеийн одоо удган зайлгууд их нууцгдмал одоо бас байдаг байсан. Нийгэм ч бас нэг тийм бас хамаагүй бөөл үлдгүү бас тэр цаг үе байсан гэдэг. Одоо улсаас бас нэг хордог байсан юм байна. Хордог байсан. Тэ. Тэгээд тэр манай багш бол бас бөөлдөг хүн байсан л дээ. Өөрөө зэрэг. Тэгээд бас нэг ганц хоёр хүн ирж юм хувцас хийлгэж явна. Хувцас. Тэр нэг ирдэ мэддэг. Юугаач мэддэггүй одоо тэгэл хувцас хийж эхлэхээр л. Би одоо яах вэ нэгэд. Гэл асуудаг. тэрэн хэлээд өгдөг. Зааж өгч би нэг яагаад гэж. Нэг багш маань. За одоо ингэж тавина ингэргээ агачны юуна хашаана юунд сандал тавьж өгдөг шүүлэн тавиад. Тэгээд одоо хоёрыг хувцас юмсан юмш чугал нэг давчилж юуг нь уяагаан үйж өгöd. Малгайгаа юмслаа. Тэгээд очиад нэг ингэргээ аваад тэгэл. Ингээл нүдж яасан. Тэгснэл араа хурдан уламжаан гараал хөдөлгөөн урдсаал. Тэгж яснаа бөөр тань начигнаал толгойд ирдээсгэн дээр араа шилээр нь явж байгаа шиг нэг ингэр. Тэгэл харин зайны үний маань одоо онгод нь орчлоо. Одоо яадаг итгүүлээ гэж бодож. Тэгснээр нилээн тэгж яваад идэ арцмаас олж ирдэм үү яадаг юм бэ? Тэр буулгах учраас мэдэхгүй тэгсэн. Тэгснээр за иймэрхүү маягтай л одоо байна шээ гэсэн. Нэг юм санаа мөрч. Тэр хүнд одоо хэлж өгч байна. Үзүүлж байгаа юм. Хоёр хувцас нь хэнгэрч ийм байх юм байна гэж. Ингэж юмсаад ингэж. Одоо л тэндээс одоо шав болоод танаас өөр хүн байна уу? Биш дарахнаас. Тэр хүүхдүүд нь бас ганц хоёр юм хийхдээ хийхээр байд юм тэгээд тэр хүн чинь өвчм тоглоно. Чадахгүй өвчм байхгүй. Мом их хүн шин. Энд хутустай өвчм. Өвчмөд ирдэм. Морин хоорд баян хөргөн өвчмөд лимб эрдэлбэр жабулдаг тоглож л байдаг. Юм авьяастай юм байна. Тархан Үнд одоо хүн болвол одоо баг энэ хүний талаар одоо тухайн үед бол бүгд л зорж очдөг байсан шүү дээ. Гэж ярьдаг. Ер нь бөө болгож ирсэн хүн ерөөсөө хөвсгөл аймаг дарахтай нутгаар ирдэг байсан. Энд ирээд ястал нөгөө би одоо ямар хоёр хувцас хүүлэх вэ гэдэг нэг тухайн үед нь таны сайн хэлдэг шиг үзээд за таны онгод ийм хөнгөрөхтэй юм байна. Тэдэн далтай хөнгөрөхтэй юм байна. Ийм хоёр хувцастай юм байна. Тишнээ манжигтай юм байна. Яг ийм олбог юм явах юм байна гэж. Нарийн юмнууд одоо тэр бүх нэг үржлийн ингээд нөгөө хэлж өгөөд тэгээ тэр хүн чинь өөрөө ингээд нөгөө онгодтой тэнгэртэй за мөн одоо өөрөө бас нэг цаанаа тэнгэрийнхаа үг энэ бүх олон бөөндрийн бас нэг төлөөлөл болсон тэнгэрийн уран дархан гэж. Тэгэхээр энэ тэнгэрийн уран дархан гэдэг энэ хүнээс одоо танд одоо дамжаад яваад танд одоо явж шүү дээ. Энэ газарт одоо байгаа өвөл тэнгэрт байгаа өвс хоёр гэж бас нэг байна. Тэгэхээр тэнгэрийн уран дархан гэдэг хүнээсээ хүмүүс маань өөрөө холдоод ирэхээр буруу гიშгэх буруу төөрг нь гарах нь илт юм аа. Яагаад одоо тэр мундаг уран дархан хүмүүс тэнд учрыг хийлээ суугаад байсан. Ялгаа нь юу байгаад байсан? Үн чинь юу байгаад байсан? Учиртай болоо шүү дээ тийм ээ. Харин тийм өнөөдөр зөвхөн зах дээр ингээд зарж байгаа манжиг одоо олон юм яригдал энийг одоо яг энэ талаар бид нэг яриа суул. Нэг үрчлэн том агуулга яригдана тийм ээ.
Тэгэхээр зүгээр товчхон зүгээр хэлэхэд таны саяны хэлдгээр энэ манжиг чинь амьд хоньны ноосоор хонь амьд ууландаа явж идэг юм аа. Тийм юмар манжиг нь хийдэг юм аа гэдэг. Энэ гих хэмжээний жишээний. Тэгжээс нөгөө амьтай юмар юмаа амьлуулж хүмүүний тэр одоо муу хар сэвийг арилгаж заяа төөргөн тэгшилж амьтай зүйлээр тэнгэр лугаа холбогдож газар бусдаага энергиэрч мэ авч холбогдож байдаг тийм ээ. Амьгүй зүйлээр энэ ч өөрөө орохгүй шүү дээ. Тэгэхээр энэ амьгүй юм нөмөрж хүмүүсийн энэ заяа төөргийг эргүүлж байгаа олон бөөнөр байна. Энэ талаар би одоо бас олон ард түмний хүсэлтээр хүний одоо яг энэ нарийн одоо тэнгэрийн ёс чайг за энэ бөө хүний одоо тэр хоёр хувцсан яаж хийх ёстой юм бэ? Ер нь улаач хүн ямар шин тэмдэгтэй байдгийг яаж тодорхой үнэхээр муу юм уу биш юм уу гэдэг энэ талаараа бас одоо нэвтрүүлгээ одоо эхэлж байна. Олон цувралууд бас хүрэх байх. Тэгээд энэ удаа бол яг хуу тантай бас ингээд нэг захын дурдж байгаа ч гэсэн энэгээр би тантай 10-20 удаа уулзсан ч дуусахгүй юм байхгүй. Дахиад энэ чинь нөгөө цагаан талын, хар талын, лусын талын за ингээд одоо нэг хоёр хувцас чинь нөгөө манжиг нь одоо 90-ээс 44, 33 бас ямар учир байдгийг ингээд мах юм байгаа ч тийм биз. За тэгээд тэр бүтээлийг нэг үзье байна. За энэ одоо дээр үеийн одоо давхар утга байна уу? хос утга. Хос утга. Хос утга гэж. За танилцуулах. За энэ одоо хостой утга нээжтэй айл дөргөд ингээд зүүж яваад ингээд доош нь уулгаад. Энэ хийцэн одоо дарахад талын хийцэн үү? Дарахад ер нь л юм баг тий. Оо зөв. Урагшаа бол хостой утга. Дээр үед одоо ер нь анчил байсан. Ирж үед нүгэд тийм учраас юм том утгууд хэрэгэлдэг байсан. Тэгээд энэ буулгаад гэрт ороход ачаантай явахад тэгээд том утга нь хоошоогоо 90 цаашаа. Энэ жижиг утга энэ хоёр чинь тэгээд хоёулыг зөрөөд ордог болохоор 92 руу зөрж авах юм байна. Иргөө гэсэн утга. Эртэйг нь эргүү болгож. Нэг юуганд тарж байна. Гэхдээ таны энэ үгэнд л учир байгаа даа шүү дээ. Ерөөсөө энэ дарагчуудын ухаан гэдэг чиглэл ерөөсөө л юм шүү дээ, тийм. Энийг нөгөө тийш нь ирэн ингэж байж ш нэг муу юмуудыг хааш айл руу орох. Ингээд харуулж байгаа гэсэн үг. Энд л бүх юм учир байгаа даа, тийм ээ. Энэ нарийн учир утгыг чинь одоо яг хэн авч явдаг юм бэ гэж орон дархан хүмүүс л авч явж байдаг. Энэ хоёр утга байдаг нь ямар учиртай? Одоо нэгээр нь жижиг юм хэрэглээнийхээ домор нь авирыг ясмаас одоо чимэг хэрэгтэй нэ. За дарахад ард түмний бас юм хийх юм байна те бас цаанаас. Энэ та хийсэн үү? Тий. Одоо энийг та бүр ингээд зарж байгаа юу? Одоо хүртэл захиж ийгээд захиалгаар давтагдчихгүй гэж байгаа ч дархан үний юм бол хэзээ давтагдахгүй гэж байгаа. Тэр нь болохоор эврээр хийсэн юу вэ? Таны бүтээ сайхан. Энэ юуны эвэр үү? Цаа хүрээвэр. Хасчулуугаар. Энэ төмөр дээр ингэж шээ гарахтаа та юугаар явж байна? Боороор гарах шүү дээ. Дахиад та шээлээ дахиад төмөр дээр ийм хуур хутанд ийм хий бол яг ингэж гарахгүй. Гарах яг нэр квинтэстэй мөртлөө тэгэл бас л тэгэхээр давтагдчихгүй гэдэг зүйл маань ил байхгүй. Гараараа хийж байгаа сэлбэр. Тэ? Та гурав маань ингээд одоо гэр бүлээрээ л одоо энэ бүгдээ хийгээд хурлаад байна уу? Тий, манай одоо нэг охин бий бас за юм хийдэг юм уу. одоо юм хөөд Тэр шагаа уудмууд дээр охин хийсэн. Тэр хамтаас монтаж хийгээд тавьдаг. Энэ нөгөө сан байна тий? энэ эвэр сав. Хүрээврээр л. Манай дарахтууд бол их уран гартаа уртаа. Тэгээ уран дарахчуудын бас үлгээнүүтүүд дарахт түм гэж бас нэрлсэн чи бас болчихгүй дээ тийм ээ. Эсгийгээр ингээд энэ одоо ингээд сайхан дүүрвч ийм малынхаа амиг аваа явуул.
За. За нэг сайхан хуучлаа. Сайхан уучлаа. За нэг дараа дахин нэр сайхан хуучлах сайхан ерөөл 50 байх юм. За. Дараа дахин уулзна гэж үү. Тэгээд та нарыг бас энэ сайхан ажил чинь амжилт хүсье. За тэгээд ах маань тэгээд олон Монгол орнод хоёрын олон боолор тэгээд тань руу зорж явах бах. Зөв бурууг нь хэлж өгөөрэй ч гэсэн бас засаж яваараа л гэж одоо амжилтгүй захий заах. За. Өнөө цаг жоох хэтрээд байх шиг байна. Харин ийм тал байгаа юм. Олон ч хүмүүс бас ирж бас уулзах байлгүй дээ тэгээд бас. Үүл нь орон үйлсэн дэлгэр байх л тугаа. Зууны сайхан дэлгэр цаг үед нь. Яргэн сайхан уулзъя. Тэгээд За яг наавынхаа сайхан дарахад нутгийнхаа нэртэй сайхан дархан болороо гэж сайхан өрөө. Сайхан үйл тээж явсан байна. Ирэл Батар шиг. Олон сайхан утхан зайрангууд ирж олон сайхан юм чихүүлж Монголын төлөө зөв улааш нар бас сайхан төрөөсэй гэж сайхан өрөөж байна.